Ганжуурыг ЮНЕСКОгийн олон улсын хувьд хэрхэн яаж бүртгүүлсэн бэ? Одоо хойштой бид яаж болох вэ гэдэг талаар жоохон акцент өгөх юм. Энэ ганжуурын тухай мэдээлэл төдийлөн их оруулахгүй хичээнэ. Ерөнхийдөө бол өнөөдөр ганжуур судлалын талаар бол дэлхийн нийт бүгд сонирхож байгаа. Яагаад сонирхоод байгаа юм гэхээр ганжуур дотор хүн төрөлхтний хөгжлийн гарц байгаа гэдэгтээ бусад улс орнууд их итгэлтэй байдаг. Тэгээд бидний хөгжлийн гарц энд байгаа учраас бид ойлгох ёстой гэдэг утгаар энэ судалгааг өстө маш их хийж ганжуурыг англи хэлээр орчуулад одоо дуусч байна дөө. За манайх бол ерөнхийдөө бүх төрлийн ганжуурыг хадгалдаг боловч ерөнхийдөө хадгалт хамгаалалт судалгаа чиглэлийн ажлууд нь бол харьцангуй хожуу. За ганжуурыг өнөөдөр хүн төрөлхтөн юу гэж үзээд байгаа юм гэхээр ингэж үзээд байгаа. Бурхны шишний бичвэрүүд мэргийн ухааны архив нь энэ ерөөсө ганжуур юм байна гэж ингэж ойлгоод байгаа. Дараагийнх нь энэ сэрэг замыг судлаарай гээд байгаа нь энэ ганжуурын мэдээллийг хүн төрөлхтөн ашиглавал ямар вэ гэсэн санаа. За цуглуулгын төвжийг тайлъя. Энэ бол ерөнхийдөө ганжуур бол бурхан багшийн айлтвар тэрнийг бид нар ямар нэгэн байдлаар судлах шаардлагатай байгаа шүү дээ гэсэн энэ санаа. Дараагийнх нь энэ дэлхийг тэр мэрэгэн ухаанаар холбох сонирхол байна уу гэсэн нэг ийм санааг одоо энэ олон улсын ганжуур судлалынхан бол ийм санаануудыг дэвшүүлээд байгаа. За өнөөдөр бид нар энэ талаар юу ярих гээд байгаа юм бэ гэхээр баримт төв гэдэг бол өнгөрсөн мэдээллийг өнөөдөр хүргэж ирж байгаа онцгой сонин мэдээлэл гэхгүй. Мэдээллийн үндэс нь бол ямар ч байж болно. Хувь хүний шинжтэй байж болно, үндэсний шинжтэй байж болно, олон улсын шинжтэй байж болно. Чамд эрхэм байж болно, над эрхэм байж болно. Тийм учраас энэ чухал биш чухал гэж ингэж ялгах бол өнөөдөр бол их учир дутагдaltaй бүдүүлэг зүйл. За тэгээд тэр ой санамжаа туулж өнгөрүүлсэн ой санамжаа бид нар заавал ганжуураас биш юунаас сэргээж болно. За ерөнхийдөө бол энэ баримт төв гэдэг бол явсан явдал үйлдэл үйлээ бичээ тэмдэглэсийг л хэлээд байгаа шүү дээ. Энэ талаар бол монголчууд хангалттай ойлголттой болцсон байгаа. За одоо бидэрт юу хэрэгтэй юм гэхээр ийм нэг юм хэрэгтэй байгаа. Одоо энэ баримт төвийн мэдээллийг судалж байгаа, судлах гэж байгаа ер нь энэ чиглэлээр оролдог тэр ийм хүмүүс урд ямар төрөлд явснаа өөрийнхөө үйлээс харагдах. Хожим ямар төрөл төрөхдөө сэтгэлдээ харагдах. Энэ мэдээллийг ерөнхийдөө ганжуур өөрөө өгүүлж байгаа. Хүн төрөлхтний мэдлэг ухааныг өөртөө тээсэн үг гэсэн үг. ЮНЕСКО-гоос ингээд улс орнуудын өвүүдийг бүртгэж авчаад ямар юм хэлээд байгаа юм бэ гэхээр ингээд танай өвийг бүртгэснээрээ одоо ямар нэгэн хуулийн болон санхүүгийн үүрэг хүлээхгүй. Дараагийнх нь өвийг эзэмших, хадгалах, хамгаалах, ашиглахад аль биесээр манайх нөлөөлөхгүй. За дараагийнх нь тэр өмчийн эзэмших тэр засгийн газарт одоо ямарваа нэгэн тийм үүрэг хариуцлага хязгаарлалт үүсэхгүй. Ер нь бол дэлхийн дурсамж хөтөлбөр гэдэг бол уриалгын шинжтэй явж идэг. Манайх бол ерөнхийдөө тийм захирамжлалын шинжтэй. За энд яад ихээр тэгээ ЮНЕСКОгийн хэлдэг юм нь ердөө л энэ. Ямар нэгэн юм бүртгэгдэж болно. Тэгэх юм бол өв дурсгал хүндэтгэлтэй хандаач гэсэн нэг ийм л юм яриад байна. Дараагийнх нь хүний эрхийг бити зөрчөөд байгаа ч. Энэ өв дурсгалаар хүний эрхийг зөрчиж болохгүй гэсэн санаа. Дараагийнх нь эдийн засгийн агуулгаар нь битээ хараарай. Үнэт мэдээлэл гэж ойлгоорой. Энийг боловсруулад хөгжил дэвшилтэд ашиглая гэсэн ийм л санаа хэлээд байгаа. За энэ 9 эрдний ганжуур гэдэг бол ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрт
бүртгэгдсэн өвүүдийнх нь одоо баг хамгийн том нь энэ ямар шалтгаанаар бүртгэгддэг вэ гэхээр ингэдэг байхгүй. Одоо бид нар ингээд ЮНЕСКОд Ганжуурын агуулга хэн орчуулсан хэн одоо яаж судалсан ямар түүхтэй тэрнийг нөгөө тэр экспертүүд ойлгохгүй. Тэгэхээр монголчуудын хийсэн юм дэлхийн бусад орнуудын хийсэн өвүүдтэй ижил тэнцүү очиж чадах уугүй юу гэдгийг бид нотлох хэрэгтэй байхгүй. Энийг хийхэд яадаг вэ гэхээр Ганжуурын түүх бичиж болохгүй. Жохон хэсэг дээр бичдэг хэсэг байна. Энийг хийхэд нөгөө нэг хүн төрөлхтний оюуны сэтгэлийг тохируулж бичнэ. Зөвхөн буддистууд манай юмыг шүүхгүй. Лалын ертөнцийнхэн байгаа, христийн ертөнцийнхэн байгаа. Тэгэхээр христийн Библийн агуулга, Короны агуулга хоёрыг тэд нар юу гэж үзээд байна? Тэрнтэй ижил тэнцүү хэмжээнд авч тавих хэрэгтэй байхгүй. Тийм үг хэллэг ажиглана гэсэн үг. Ер нь бол энэ миний ярьж байгаа энэтэй тохирохгүй байж болно. Ер нь бол баримт төвийг ярихдаа өнөөдөр бол ингээд соёлын баримт төв гэж их ярьдаг болчихсон. Соёлын баримт төв гэж ярих боломж их хязгаарлагдана л. Яагаад гэвэл Монгол улс их удаан хугацаанд орчин тогтнод гэдэг бид нэгдүгээрт бодох хэрэгтэй. Тэгэхээр бидний цуглуулсан бидний гар дээр байгаа бидний бахархаад байгаа энэ өвөдөд хүний эрхийн зөрчилтэй баримтууд байгаа. Жишээлбэл хүн шүүсэн, хүн цаазалсан, хүний эрхийг зөрчсөн хохирол сүрлийн баримтууд байгаа. Тэгэхээр хүн хохироочоод хүний эрх зөрчсөн баримтаа энэ бидний соёл гэж үзэж болдгоо байхгүй. Энэ хаана яригдаад байна гэхээр ялангуяа энэ Солонгос, Япон энэ чиглэлүүдэд маш их яригддаг. Яагаад тэгж ярьдیں гэхээр Солонгос нэг өдөр хилээ хуваасан баахан хүмүүс хохирсон тийм учраас дэлхийн дурсам судалгаа гэдэг чинь Япон Солонгосоор ийм санааг хэлж яваад байгаа байхгүй. За энэ 9 эрдэнэ Ганжуурын ерөөсө ганц хамгийн чухалтай зүйл нь хүн төрөлхтний мэдлэг ухааныг өөртөө багтаасан хамгийн их томор 9 эрдэнэт бүтээж хийсэн ийм их том бүтээл байна. Цомирлог юм байна гэсэн санаагаар бүртгэж байгаа. Энэ бол нүүдэлчдийн өв соёлын их толгой ориглон юм байна. Энэний нууцлаг шин чанар нь юу вэ гэж асуувал энэний нууцлаг шин чанар нь манайхан Дашчоомблийн Ганжуур гэдгээрээ их ард түмнийхээ дунд танигдсан ийм зүйл байхгүй. Энэ номны царай энэ маш их жин даадаг ийм бүтээл. За тэгээд энэ Дашчоомблийн энэ Ганжуур чухам ямар Ганжуур вэ гэдгийг сонирхох байхгүй. Дашчоомблийн Ганжуур гэдгээр нь манайхан мэдээл тэнд хосгүй үн тулгаад ингээд байд юм л да. Эний юу нь ингээд дутуу байгаа вэ гэхлээр энэний судалгаа нь өрдөө дутуу байхгүй. Сая даваацрын дараа ярьчлаа. Бүртгэл, хадгалт хамгаалт, судалгаа сурталчилгаа. Тэгэхээр бид нар бол энэ ЮНЕСКО болохоор юу гэж үзээд байгаа юм гэхээр дэлхийн улс орнууд ямар нэгэн юм бүртгүүлсэн бол тэрнийг хүн төрөлхтөнтэй хүртээмжийг хуваалцаач яа гэдэг. Тэгэхээр энэний судалгаа хэрэгтэй гэсэн үг. Энэний судалгаан дээр юу хийх вэ гэхээр энэ яг манайх муу юм уу биш юм уу хэн бүтээсэн, яаж бүтээсэн, энэ ямар арга технологи ашигласан гэдэг нь чухал. Тэр арга технологиг тэднийх өөрсдөө ашиглах гэдэг гэсэн үг байхгүй. Манай энэтэй таарах нь үгүй гэж. Баримт төвүүд дээр төгс шалгуур гэж бол байхгүй. Бүр хаач байхгүй. Энэ бол нэгийг нөгөөтэй харьцуулах зарчмаар явагддаг ийм процедуртай. За энэ доод талд улаанаар бичсэнийг
ерөнхийд нь бол тогтооцсон гэсэн үг. Би одоо Тунбаатар өгч интерес жоохон санаа зовоод байна л да. Энэ ганжуурыг энэ бол нэг асуудал биш боловч зөвөр та нар сонирхоод авчихад илүүтэхгүй байхгүй. Энэ ганжуур хаана бүтээсэн бэ гэхээр Монголд бүтээгээгүй. Энэ бол баримтаар нотлогдсон. Баримт гэж юу юм бэ гэхээр баримтаар нотлоод гарцаагаа болгоод өгөөч л гэсэн нэг ийм шалгуур байд. Тэгвэл энийг бол манай төвлөгдөөгүй энэ гэж бол номинашн форумд бичихгүй монголчуудын өв гэж үзнэ. Энэ яагаад гэдэг гэхээр хиний хаанхын бүтээсэн хизээ үеийн бүтээгдэхүүнийг хэн хадгалж ийнэ вэ гэдэг нь үндсэнтэй. Энэ ганжуур бол одоогийнхаар бол энэ чамдоод бүтээгдсэн. Чамдоо ганжуур гэсэн үг. Хэн бүтээсэн бэ? Зөвхөн төвдийн нэг хотын дарга мөнгө төгрөгийн нөгөө бүтээлч. Бусад ганжуураас энэ чухам юугаараа ялгаатай вэ? Гэдэг нь чухал. Энэ хойшд яриач. Хизээ Монголд орж ирсэн бэ гэдэг нь баримт байхгүй. Үнэхээр байхгүй. Энийг бид нар олж тогтоох хэрэгтэй байхгүй. Яг хөө 5 дахь далайд ном архивын баримтуудад энэ төр ганжуур зөөсөн баримтууд бол зөндөө байгаа. Гэхдээ яг энэ ганжуур мөн үү биш үү гэдэг бол тодорхой биш. За дараагийн нэг зүйл бол энэ монголчуудын оюун санааны түүхэнд ямар үүрэг оройл гүйцэтгсэн бэ гэдэг ийм номинашн форум байна. Номинашн байна. За тухайн цаг үеийн туршид тухайн соёлын хүрээнд хэр нөлөөлсөн бэ гэдэг чухал. Баримт төв гэдэг бол тухайн цаг үеийн бүтээгдэхүүн. Өнөөдөр бид нар он цагийн тийм их хатуу шалгуур энэ төр тавьж болохгүй гэсэн үг. Өнөөдөр чиний гараас үнэтэй сайхан баримт хожим үлдэж болно. Тийм утгаараа энэ нээлттэй байдаг зарчим. Эрдэнэ ганжуур бол нэг иймэрхүү бүтцтэй. Энэ бол бүртгэлийн маягт. Соёлын үеийг хамгаална гэдэг бол хамгийн ихний алхам бол ерөөсөө бүртгэлжүүлэлт. Тэр тодорхой байна уу, тодорхой бус байна уу, ямар нэгэн байдлаар бүртгэсэн байх. Энэ бол хамгаалтын ихний горив. Энийг ингэж бүртгэснээрээ энэ бол Монгол улсын өв юм байна. Тэр байгууллага нь хадгалагдсан юм байна. Тийм байршилтаар байд юм байна. Тийм юм байна гэдэг нь тодорхой болно. Энэ ганжуурыг бүгд таньж байгаа гэж ойлгож байна. За энэ ганжуур хуудас муудсыг бол хүмүүс мэдгүй. Энийг сөхөж хараагүй гэдэгт бол би их итгэлтэй байна. Энэ юугаараа дэлхийн өв болчтой ихлээр 1937 оны тэр их хэлбэдүүлэлтийн суйтгэлийн үеийг энэ давж ганцаараа үлдснээрээ сонирхолтой байхгүй. Энэ бол 108 бот 710 ном байгаа дотор нь. 710 ном чинь 44,000 хуудастай. 44,000 хуудастай. Ганжуур бол нэг 45-аас 60,000 хуудастай л дээ. Энэ бол дундаж тэгтээ бага зэргийн гэсэн үг. За энэ ганжуурыг яаж бүтээсэн аргачлал нь их сонин. Энэ нартан ганжуур гэж ганжуур байгаа. Нартан ганжуурыг бот болгоноор нэг бүрчлэн ингэж бариад Жалзат темпамаванд ганжуурыг дагсан байгаа байхгүй. Ганжуур шингээдэг чинь зүгээр нэгээс нэгийг хуглаад бичдэг зүйл биш юм шиг үлээ. Нэгийг нь дагаад нэгийг нь харьцуулаад ингэ явдаг. Энэ бол мадаггүй тогтоогдно. Яг гэвэл энэ ганжуурын доторх номонд нартан ганжуурын төгсгөл үгнүүд явж байгаа байхгүй. Энэ ганжуур 2 калипонтой гэсэн үг. Ашигласан ганжуурынх нь калипон байгаа, өөрийнх нь ерөнхий калипон байгаа гэсэн үг. За энэ Немава эдишн буюу тэр дэргийн ганжуур гэдэг бол үнэхээр алдартай. Сүүлд нь бол хөгжлийн дээд шатнд нь хүргэсэн ийм ганжуур. Энтэй бол ямар ч ганжуур, ямар ч агуулгаараа бүтцээрээ гажин гэж бол байхгүй. За эндээс энэний он цаг 1819 он дээр тохирно гэж бол бичсэн байгаа. Тэгэхдээ энэ цаг, он цаг бол
Зүгээр шорон дахиад жил гэж ингээд бичиж байгаа болохоос яг тийм жил шүү гэдгийг хэлээгүй. Барилсан шүүсэн ганжууруудыг ингээ хараад үзэхлээр он цаг нь урагшаа явмаар байгаа байхгүй. Урагшаа явна. Тэгэхдээ энийг бид нар юугаар батлах юм бэ гэхээр энэ Пиренлен амжил гэдэг хүнийг олох хэрэгтэй байхгүй. Энэ Пиренлен амжил гэдэг хүнийг олчих юм бол тэрний үед байсан тэр Далай лама нь хэдвэр Далай ламын тэгээ яаган Монгол руу ороод ирсэн те. Тэгээ тэр Данзан хоцог гэдэг байгаа нэг юм балбар хойлгааны хойдруулалт гэдэг байгаа. Энэ ламнар мамнарын бүтээлүүд он цаг бол мадаггүй болдно. Төвдүүд 700 оноос хойш 2015 он хүртэл ном зохиол бичсэн хүмүүсийнхээ жагсаалтаа гаргацсан байна. Тэн дотор эдгээр байгаа. Зөвхөн Данзан моцог гарахгүй. За энэ ганжуурыг яаж авч үзэж болох вэ гэхлээр штэ. Ерөөсөө нэг бүрчлэн үзэнгүүт энэ ганжуурт их сонин юм анзаарагдана. Хяналтын горбын юм хүртэл анзаарагдана. Тухайн бичиж явсан хүн гээд алдаа штэ тий. Тэнгөт үзгийг нь тухайн тэр эрдэмтэд нэг удаад дүрж өгдөг байгаа байхгүй. Тийм юмнууд анзаарагдана. Тэн дунд тэр хоёр нүх байгаа. Тэр нүх өнтер чинь зүгээр санаандгүй зүйл биш байхгүй. Зүгээр ингээд унших, ашиглах тэнд нэг орон зай мэдрэмжийг өстэй маш сайн олгоно. Тийм учраас нөгөө ядрах мэдрэмж төрүүлэхгүй. Ийм их сонин тонхсдод их гарна. Энэ одоо харагдж байгаа эсхийг би сайн мэдэхгүй байна. Энэ ганжуурыг яагаад гарчгийг хийх, энэ гарчгийн бот гэж байдгүй байхгүй. Яагаад гарчгийг хийх болсон бэ гэхээр ингээл нэг улсын тоолго болоод нэг ингээл мөнгө шиг ингээл тоолохлоор над их эвгүй санагдсан байхгүй. Тэгээ энийг дотор нь юу байгааг энд бүртгэх хэрэгтэй юм байна. Бид байршлын буюу агуулгын тооллого хийж болно гэдэг санаагаар энэ 13 оноос хойш оролцсон энийг. Тэгээ энэ ганжуурыг хийхэд 710 ном байна гэдэг нь яаж тогтоогдох юм бэ гэхээр тэр Жүдийн бот гав бот нэгдүгээр текст гэж байгаа юм. Нэгдүгээр текст гэдэг чинь ганжуур эхэлж байгаа ном гэсэн үг байхгүй. Текст нэг нь. Тэгээд нэгдүгээр текстийн нэгдүгээр ном чинь нэгдүгээр хуудаснаас эхлээд 20 дугаар хуудсан дээр дуусчих юм байна гэж. Ингэж шахаж явдаг байхгүй нөгөө ганжуурыг хачих гэдэг чинь. Тэгээ энэ ботод аль хуудсан дээр аль номын аль бүлгэнд дуусаад байгаа, аль ном аль хуудаснаас эхлээд байгаа. Ихлээр хуудасны тооч мадаггүй гарч ирнэ гэсэн үг байхгүй. За ерөнхийдөө нэг иймэрхүү. Би нэг эхний 10 номоор нэг ботын юмар л жишээ үзүүлэх гэсэн энэ харагдахгүй юм шиг байна. Энийг орхив. Ерөнхий Калифорни тэр энд бүр хэн удирдсан, ямар мөнгө зарцуулсан, ойдолчин мужаан дархан тэгэл нөгөө бичээж 200 гаруй хүн энд оролцлоо гэдэг тодорхой бичнэ. За ерөнхийдөө тэгээд энэ гарчигт ямар ном байна вэ гэдэг ингээд ангилчихна. Тэдэс тэдгээр хуудсан тийм ном байгаа юм байна, тийм ном байгаа юм байна гэдгийг ингээд 14 даймгийн гэх юм уу, бүлгийн гэх юм уу, тийм номнууд 1000 гаруй байгаа, 700 гаруй байгаа гэсэн. За энд орсон энэ мэдээллүүдээс бид нар юуг олж харж болох вэ гэхээр нэг номнуудын жагсаалтыг гаргана гэсэн үг. Одоо төвд санскрит хэлээр нь гаргана гэсэн үг. За энэ дотор их сонирхолтой юм нэг ажиглагдана. Ганжуурыг бүтээхэд үзэмчин гомжоо хятад хэлнээс ном орчуулж тийш нь хийсэн байдаг аахгүй. Одоо энэ болохоор яаж байгаа вэ гэхээр хятад төвдийн хийж байгаа сүүлийн гарчгуудад үндсэндээ бол гүн гомжийн нэр хасагдах төлөвтэй явж байгаа. Тэгэхээр бид нар энийг яг гомжийн ном мөн үү биш үү гэдэг нотолж үлдээвэл
Энэ манайтай хамааралтай гэсэн үг. За эндээс ингээд хичнээн орчуулагч энд ажилласан байна уу, хичнээн юу байна уу гэдэг нь энд ингээд тодорхой гарна. Нэг их сонин гайхамшиг вэ. Гайхамшигч байх зүгээр содон. Энэ ганжуур чимэглэл нь ерөөсөө нэг бурхан. Ерөөсөө нэг. Энд хэдэн бурхан байгаа вэ гэхээр 1140 гаруй байгаа. Ижил төрлийн. Энэ бусад ганжууруудаас ялгагдаад байна. Энэ юутай хамааралтай вэ гэхээр ийм юмтай холбогддог. Одоо энэ хамгийн цөөхөн бурхан орсон л энэ бат гэсэн үг. Энэ Чин сүжигт номоо хаан Нарав ширүү сайн галбай мянган бархны нэрийн жигсаалтыг хийсэн байдаг хөхгүй. Тэр нь 1140 нэгтэй байдаг баха. Тэрний бурхантай энэ бүрстэ яв цав таарна. Энэ одоо нэрийг яг тэр жигсаалтай тулгаад хийчихэд байгаа гэсэн үг. Тэнгүүд Чин сүжигт номоо хаан яагаад энийг зохиосон бэ гэдэг нь их сонин. Энэ бол Богд хааны номын ордонд байдаг танка. Сайн галбай мянган бархны. Энэ 3 толгойсон. Одоо бурхан багш өмнөх 3 толгойсон. Энд 1004 бурхан байна. Дараагийн энэ дээр сайн галбай мянган бархны язгуурын 5 бурхан голлсон яг 1000 бурхан байна. Яг 1000. Бүр тулсан 1000. Энэ хоёрыг ингээ ажиглаад үзэхлээр Нарав ширүү ингэсэн байгаа байхгүй. Сайн болон мянган бархны танка хийх үед их эзэн энийг аруунайлах ерөөл бич гэснээр эзэн хаанд Чин сүжигт гэж дуудагдах эрхтэй би энийг зохиож байгаа юм шүү гэд хийчихдэг байхгүй. Тэгэхээр би биш. Одоо бид юу хайх хэрэгтэй вэ гэхээр энэ мянган бурхны танка энэ гарал үүслийг судлаад саяны ганжуур хоёртой ингээд яв цав холбохгүй яагаад ийм дүрслэл хийсэн бэ гэдгийг олох юм бол 9 эрдний ганжуур өөр чиглэлийн ганжуур болж хоёр. Энэгээр ялгаатай. Тэгээд энэ зургийг одоо манай соёлын өвийн үндэсний төвдөр бол ингээл зураг шинжилгээний шинжээч нар зөндөө байгаа шүү дээ. Арт хүүхдүүд зөндөө байгаа. Тэднэрт харуулхлаар ерөөс зургийн судалгааны бүтээл юм биш үү гэдэг тэгэхгүй. Яагаад судалгааны бүтээл гэдэг юм бэ гэхээр ингэдэ. Нөгөө тэг зураас нь их өөр байдаг гинэ. Даралт маралт нь мэдэгддэг. Тэгэхээр ингээд эн чинь нөгөө нэг багш нь зүгээр ингээд заагаад өгөө явуулсан юм биш үү? Багшийн таталт нь юм бэ, шавийнхын юм бэ? Энд бол нэг 10-аад хүн суусан юм байна. Ингээд байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр ганжуурын доторх зураг судлал гэдэг бол өстой маш их үнцэнтэй болсон. ЮНЕСКОгийн дэлхийн туршилтчид өнөөдөр ямар өв бүртгүүлж болох вэ гэдгийг та нарыг бодоод үзээрэй. Тэдний нөгөө санал болгож байгаа бүтээгдэхүүнүүд нь гендрийн холбогдолтой тийм баримт байна уу гэдэг. Аль эсвэл дохоо тэмдэглэгээний холбогдолтой юм байна уу? Тэгэхээр бид нар тэрэн шиг их юм манад байхгүй тий. Тэгэхээр яах вэ гэхээр бид ингэдэ нэг их анхаарах юм байдаг байхгүй. Нөгөө хүн алдаж явж байгаа сурна шүү дээ. Өө ингэдэ юм байна гэх. Ямарваа нэгэн юмыг номыг баримтыг нэр дэвшүүлэхэд ерөнхий тонкстэй бидний монголчуудын хийсэн юм дэлхийн тэр олон улсын хэмжээнд яаж очиж чадах вэ гэдгийг энийг харах чухал байхгүй. Энийг харна. Түүнээс тэр манай өвгдөөс ингэдэг юм а гэвэл тэгэл өө эн чин танаас сайхан өвг юм байна. Тэгэл ингээл орчих чинь. Ийм ялгаатай. За баярлалаа.